За энэ нэг чухал зүйл гэж харж байна. Тодруулах зүйл байгаа. Одоо энэ тогтоолын нэмэлт дээр яг латинаар галиглаад газар улсын нэрийг бичсэн байгаа. Гэхдээ дотроо бас яг ингээд англи холимог бас байгаад байна гэж харж байгаа. Жишээлбэл цагаан нуурыг одоо галиглахдаа бол TS гэдэг англи галиг байгаад байгаа. Заримдаа болохоор И үсгийг Y-гаар бичээд латин галигаар нь бичээд, заримдаа болохоор жишээлбэл ар булгийн ам гэхийг хоёр цэгтэй аяар бичээд. Тэр энэ одоо яг нөгөө нэг латин галиг, англи хэлний галиг хоёрыг яг ингээд яаж ойлгох юм бэ гэдэг нэг асуулт байгаа. Тухайлбал мэдээж латин галиг нь бол шинжлэх ухааны яг этимолог буюу үг зүйн гаруул зүй талдаа зөв бах л та. Гэхдээ яг одоо бол бид нар энгийн хэрэглэн дээр одоо Google Maps гэдэг юм уу ингээд аялал жуулчлалын газрын зураг дээр бүгдээрээ англиар гарч ирдэг. Тэр нэг болохоор миний асуулт болохоор яг тогтоол дээр латинаар галиглахаас гадна тэгвэл ард нь англи галиг давхар оруулал болох байсан уу? Би дан латин галигаар нь оруулж байгаа юм байна гэж бодсон чинь одоо өсгчлийн хувьд гэх юм бол англитай ингээ холимог ороод ирж байна л та. Одоо тэр 9-р хуудсан дээр байж байгаа зүйлс гэдээ аваад үзэх юм бол тэгэхээр харьяалахын тий ялгалыг жишээлбэл нэг бол Y, нэг бол 2 I-гаар бичдэг ч гэдэг юм уу. Энэ дээр яг одоо яаж журмлах юм бэ? Энэ дээр нэг хариулт авмаар байна. За тэгээд хариултаас нь хамаараа тодруулъя. За болдын үеийн гишүүн ажлыг хариулъя. Эрдэнэ бол гишүүн нэлээд нарийн харсан байна. Энэ бас их хурл дээр байгуулагдсан ажлын хэсэг дээр яригдсан зүйл юм байна. Тэгээд жишээ нь харьяалахын тий ялгал дээр бол Y хэсэгтээ харагдаж байгаа нэрүүд нь 2003 онд улсын хурлын тогтоол гаргахдаа тухайн үед Монгол үсгийг латин хэл рүү хөрвүүлэх MNS стандартанд нь харьяалахын тий ялгалыг Y-аар бичдэг байсан юм бэл. За ингээ 2 I-аар бичиж байгаа нь болохоор одоо 2012 оноос хойш мөрдөж байгаа MNS стандарт дээр харьяалахын тий ялгалыг 2 I-аар бичиж байгаа. Тэг ингээ холигдож уншиж байгаа юм шиг харагдаж байгаа боловч 2003 онд батлагдсан газар зүйн нэрийг тогтоох тухай улсын хурлын тогтоолын хавсралтанд нь өөрчлөлт оруулж байгаа учраас тухайн үеийн стандартаар бичигдсэн галигласан нэрсэн. Тэгээ одоогийнх руу хөрвүүл шинээр нэмэгдэж байгаа нь гэдэг юм. Харьяалахын тий ялгал дээр та жишээ авч ярьж ийн яг наадхан дээр илүү тод харагдана. Өшөө бас өө үсэг дээр дээрээ 2 цэгтэй байдлаар ингээ харагдаж байгаа. За ингээ ажлын хэсэг дээр нэлээд асуудал болсон. За ингээ стандартууд шинээр латин хэл рүү хөрвүүлэгдэх стандартууд өөрчлөгдөх тухай бүрт нь энэ тогтоолын авсралтад нэмэлт өөрчлөлт оруулаад ах юм уу? Эсвэл одоо яг энэ галиглаж хэрэглэхдээ тухайн үед хүчин төгөлдөр байгаа стандартаа мөрдөх ёстой мó гэд. Тэгээ хамгийн зөв шийдэл нь хэлний бодлогын зөвлөл рүү явуулаад чиглэл авъя гэсэн ба. Зөвлөмж авсан. Тэгээ энэ өөрсдийнхөө тогтоолын авсралтыг хэлний бодлогын зөвлөл рүү явуулаад үзүүлээд тэгээ биднэрт ямар хариу ирсэн бэ гэхээр нэгдүгürt монгол хэлнийхаа дүрмийг барьж нэрсээ бичээ. Яг одоо монгол хэлнийхаа хэлцүү дүрмээрээ. За хоёрдугаар болохоор стандарта латин хэсэг рүү хөрвүүлж байгаа стандарта одоо мөрдөгдөж байгаа 2012 оны MNS стандартыг мөрдөө гэсэн юм чиглэл ирсэн. Энэний хүрээнд нь тогтоолынхаа авсралтыг улсын хурлын тамгын газрын байгаль орчин хөсгөдөө аж ахуйн манай зөвлөх референтүүд нийлж аваад ингээ эцслээд гаргаад байнгын орооны хурлаар ороод гарсан байгаа. Тэгээ ингээд ер нь бол ган улаг гишүүнээс их санал гарсан байгаа. Яасан гэхээр дараа стандартууд мэдээж өөрчлөгдөнө. Жишээ нь дээрээ 2 цэгтэй өө үсгийг яаж бичих юм бэ гэдэг. Тэгээ ингээд стандартаа барь гэд хэлний зөвлөлөөс ирсэн хэдий ч 2012 оны стандарт сайжруулагдана гээд л яриад байгаа. Одоо нөгөө Google дээр хэрэглэгддэг үсгүүд рүүгээ хөрвөн гэх мэт. Энэ арай эцлэгдээгүй байгаа үеийн тогтоолын авсралт батлагдах гэж байгаа учраас 2012 оноо бариад ингээ гарч байна. Тэгвэл цаашдаа хэрвээ стандарт латин үсэг рүү монгол үсгийг хөрвүүлэх стандарт шинжлэгдэх юм бол тухай бүрт нь газар зохион байгуулалт геодез зураг зүүн газраас энэ нэрсийгээ хөвшүүлж хэрэглээнд нэвтрүүлэхдээ тэр үеийнхээ стандартаар хөрвүүлъя л гэсэн ийм байдлаар тогтоолын төсөлд нэмж бас тусгасан баг. Улсын хурлын тогтоолтын төсөл.